удам угсаанд бууж байгаа тэр зөв онгод тэнгэрүүд гэдэг чинь эхлээд тэр улаач зөв онгод дээр зөв хүн дээр зөв онгод буулаа. Зөв улаач дээр зөв онгод буугаад тэрийг сайхан хүндлээ, дээдлээ зөв явж чадах юм бол тэр улаачигаа их сайхан зөв сэтгэл оюунтай болгодог. Зөв сэтгэл оюунтай улаач хүн бол иргэдээ байгаа хайны жилээ үр хүүхдээ сайхан зөв болгож эхэлдэг. За энэ эх орны уул усыг мөн чанар өв соёл дархлаа энэ бүгдийг бид нар хайрлж хүндлэж зөв залгамжилж зөв бусдад түгээж явах ёстой шүү гэдэг юм. Эхлээд гэр бүлдээ бий болгож байгаа. Зөв улаач бол зөв тэнгэрээс зөв улаач бий болж байгаа. Зөв улаачаас зөв айл бий болж байгаа. Зөв айлаас зөв удам ураг бий болж байгаа байхгүй да. Юу гэдэг нь тэр улаач бол удам бууж байгаа тэр онгод бол тэр удмынхаа хүмүүсийг аль болох зөв байх, шундлаа хязгаарлах хэрэгтэй. Зөв сэтгэлтэй бид нэг зангидсан мотор шиг эв санаатай энэ эх орн уул усыг сайхан хайрладаг, инэрдэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлдэг, бие биентэйгээ мэдтэй ийм мөн чанартай тийм удам угсаа бий болгож байгаа. Тэр улаач онгод буунаа гэдэг бол онгод тэр удам буунаа гэдэг тэр удам угсааг зөв болгож байгаа. Ил талаас нь ч тэр далдаас нь ч гэсэн тэр эрчмийн нөлөөллөөр зөв болгож байгаа. Тэгэхээр удам удмаас улс бүрдэн шүү дээ. Тийм үү? Удам удмаас улс бүрдэн. Тэгэхээр нийт хэмээр нь энэ оюун санааг бол их зөв болгож байгаа юм л да. Оюун санааг бид нар зөв болгож ижил энэ нийгмийг цэвэршилт бий болж эхэллээ. Тархины тэнэглэл нь багасаад ухамсар нь ихсээд эхлэхээр л энэ нийт хэмээр монголчууд нийтээр зөв болох юм байна. Бидний зүгээс ч юм уу энэ буу улаач хүмүүсийн зүгээс энэ оюун санаа, үг үйлдэл, үзэл бодол энэ зүйлийг чинь төлөвшүүл. Бусдад эргээр зөв талаас нь нөлөөлж чадж байгаа зүйлийн их орондоо хийж байгаа хамгийн том одоо үйл хэргийн нэг шүү. Энэ бол материалын биш шүү. Оюун санааны аль нь ашиг болгоныг дандаа материалын талаас нь хараад байж болно. Тэгэхээр оюун санаа, сэтгэлгээ, сэтгэлийн тал дээр бусдыг хайрладаг, энергитэй юм зөв хүмүүсийг бий болгоод юм боддгоо хүмүүс хүртэл юм боддог. Би чинь ийм байх хэрэгтэй, ингэх хэрэгтэй биш үү? Энэ мөн чанар болгоныг сайхан ойлгоо суулгадаг. Энерги талаас нь ч нэг аюул зүйл болгож Монгол юм сайхан зүйл. Хатуу хэцүүгээр бас бодож болохгүй. Тэгэхээр бид нар энэ улсын орондоо тодорхой хэмжээнд оюун санаа талаас нь бас зөв талаас нь зөв бөөнөр маань нөлөөлж чадж байгаа. Одоо хичээгээл явж байгаа. Тэгэхээр энэ одоо юу гэдэм бэ? Одоо талбай дээр гараад энэ бөөнөр жагсдаг ч юм уу, одоо жад барьдаг ч юм уу, тэр уул усыг ухаад энэ хятадууд эзлээд ингэж одоо тэмцэхээс илүүтэйгээр энэ ирж байгаа хүн болгоныхаа оюун сэтгэлийг зөв болгоод бусдыг хайрладаг, инэрдэг, уул ус байгаад их хэлхийг мод болгоныг хайрладаг, чулуу шороо болгоныг хайрж инэрдэг, талуурханд үүлээ, айлдаа хэлээ засаа залруулаад явж байгаа. Бас дор бүгмээд одоо улаач нар онгод тэнгүүд хийх ажиллаа чадхаараа хийгээд явж байгаа. Аливаа зүйлийг гоож зүйлхөөс илүүтэйгээр ойлгохыг хичээх юм бол сайхан талууд байдаг. Шарын одоо шашин бүрдээсэн их сайхан сургаалууд байдаг. Тэгэхээр бөө улаач хүмүүс ер нь хэцүү шттэ. Удмын зарц онгодын одоо илч гэж явж байгаа. Хизээ өгөхээ мэдэхгүй л одоо хүний үйлдэлтэй зурлаж явж байгаа. Тэр болгоныг бас мөнгө гэдэг. Яг өргөл барьц гэдэг зүйл байдаг. Тэр үсэж байсан зүйл. Тэрийг хэм хэмжээнд л барьж явах хэрэгтэй. Тэгэл янз янзаар л ярьж байгаа тэр өргөл барьц одоо талаа энэ хүн чинь яг зүгээр миний өөрийн бодлоор бол тухайн үед бүр чадaltaй хуучин цагийн бөөнөр бол угаасаа 5 малта 5 амтаа гэртээ хаталдаг илүү одоо шунал байдгүй тэрэндээ хэмжээндээ ханждаг байсан болохоор арай ах мөн чанар залруугаа илүү анхаардаг байсан болохоор нэлээд их шидтэй мундаг бөөнөр байгаад байсан болно. Тийм ээ. Орчин цагч нь одоо хүн буян үйлдэл явж байгаа боловч бөө хүмүүс чинь ардаа амьдралтай шүү дээ. Бөө хүүхд хайны жилтэй хэрэглээтэй байна. Тийм ээ. Хүүхд хайны жил гэр бүлээ тэжээ тэтгэн олон асуудал байна. Нэг талаас дал талаас бол аливаа юмны чинь дэнчин гэдэг зүйл чинь тодорхой хэмжээнд
тэр нь таарч байж тухайн хүндээ үйл нь хүрдэг. Тухайн одоо бөөдөж юм уу гай барцдаг юм уу үйл үрдлээсаа ч гэсэн харгу ийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бас ярмаа санагддаг. Тэгээ хамгийн гол нь дааж тавшгүй ядарсан одоо маргааш хоолоо яаж яа гэж юм уу юм гэхэд шүү дээ. Тэгэхээр өнөө нэг хэтэрхий зүйлс юм яадаг байсан гэдэг чинь бас тэр утга. Яг л тухайн хүмүүсийнхаа эрдэс аливаа зүйлд тааруулж ирсэн юм ийм л байна. Бөө хүмүүс буюу чи устгах бид бусдын зарцыг алуугүй шүү дээ. Хүчээр над дээр үзүүл надад засах шилдэг. Миний хувьд та өөрөө хүсэх юм бол засах гэж болно. Та өөрөө хүсчихвэл засах чинь ийм юм болно гэж хэлдэг. Мэдээж 8 биш. Гэхдээ тодорхой хэмжээнд аливаа зүйл чинь наан цантай болохоор тэр шулуухан шулуур барьчдаг. Тэрнээс хүн засал хийх гэж чичээд байдаг. Тэр амаа шав надад биччихсэн зүйл байна. Миний өөр нь яг юм чи өөрийн бодол зарчим гэх юм бол худлаа ялж авсан 5 цас хүн хоол болдог. Хүн худлаа ялж авчаад тэр нойр нь хүлж ийн гэдэг бол нэг л тэр лав мэдгүй хүн биш үү. Үр зээлтэй мөртлөө үд хөтлөнтэй гэдэг хүмүүсийг би бас гайхав. Би нэг баян затгалын юм биш л. Гэтэ аль болох өөртөө өөрийнхөө байгаа юмараа болдог. Монгол бизнес зээлийн тогтолцоо аюу хэцүү байхгүй. Ялангуяа банк усууд ерөөсөн жилийн баг 30-40% болчихж байна. Бараг 70-80% навж байна. Тийм гадраас хүн яаж зээл авах вэ? Банк ч бас ялгаагүй шүү дээ. Үйлдэл тутамдаа мөнгө нэгтгэж шүү дээ банк. Тийм болохоор би энд банкнаас ч юм зээл авах дургүй. Зүгээр байгаа зүйлээрээ л ингээд болгож явах боддог. Тэрэн дээр нь ч банк санхүүгийн байгууллага бүр амтссан юм. Тийм биз дээ. Ингэж амар шуулж болохгүй шүү дээ. Нийгмийн тогтолцоо бүр нийт хэмээрэл буруу болчиход байна. Бизнес хийдэг хүмүүс энэ дүрийн дээр гарах юм бол дандаа ашиг талаас юм хараад байдаг. Материалын ашиг талаас юм хараад. Материалын ашиг энэ бизнес хийсэн хүмүүсийн шаардлага төр гарах. Тэгэхээр яг төр толгойлж байгаа хүмүүс гэдэг бол энэ миний өөрийн хувьд бодлоо шүү. Энэ хуучин дээр балдаргын юу ч хуучин хаан засаглалын үед ч хамаагүй. Ерөөсөө төр толгойлох. Төрийн дээр сайд түшмэл одоо жанжин за сайд түшмэл тэр хаад ноёдыг бол ерөөсөө багаас нь бэлддэг байсан баг. Төлөвшүүлж бэлдэж их орн уул ус мөн чанар дархлаа өвс ой бүх юмыг тарих зүрхэнд баг хичээл заадаг шиг багаас нь гэж бэлддэг байсан. За социализм үед ч гэсэн одоо тэр чөө болсонгоо хүртэл тэдэм бол даргаыг бэлдэж байгаа л төв зүтгүүлсэн. Гэтэл 90 он гараад ерөөсөн тийм бэлтгэдэггүй багаас нь төлөвшил мөн чанарт нь их орн уул ус байгаль их дэлхийн мөн чанар дархлаа өвс ой монгол хүн гэдэг энэ нандин зүйлийн зүрх тархинд нь суулгаагүй хідэн нөхдүүд дээшээ гараад ирчихэр чинь төрөөр буюу монгол улсаар тоглолцож байгаа миний бодол. Тэгээд төрдөө гарах хүмүүсийг ер нь багаас нь ингэж бэлддэг төлөвшүүлдэг. Альва миний мөн чанарыг ойлгуулдаг. Монгол улс гэдэг чинь юу вэ? Бид нар хөгжиж болно. Дэлхийн хөгжилтэй улс орнуудыг дагаад хөгжиж цэцгэлж болно. Тэгвэл үндсэн дэнд дархлаа мөн чанарыг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Гижил энэ тарих зүрхэнд нь суулгаж өгөх хэрэгтэй болов уу гэдэг. Яг бол арчлагаараа ололтууд зөндөө байлгүй байна. Би одоо нийгмийг өөрийнхөө дураар одоо тор цорг яриад их наашин гэхдээ хүн юм чинь бас янз янзаар болно шүү. Тийм. Ямар ч нийгэмд авах цагаан чанар байна. Тогтолцоо гэх юм уу? Социалист байдаг юм, арчилсан байдаг юм, капиталист байдаг юм. Ямар ч юм хоёр тал байдаг гэдэг. Сайхан тал байна, саар талч байна. Тэгэхээр би одоо шүүгээс угаас хэлээд бид бүгдээрээ л нэг санаатай би муусахгүй хүн байна. Хин нэгний дор сөрөг комент бичээд чамд яг юу нэгдэх юм бэ? Ямар ашигтай юм бэ? Гарцаагүй юмд бол бас хэлэх юм хэлнэ л дээ. Монголчуудын нийтлэг эрх ашигт одоо сөргөөр нөлөөлж үзвэл санд бодлоо нэгтгэж хэлэх юм хэлэн. Гэхдээ сайхан гэгээлэг зүйл болгоны доор хар бараа юм бичнэ гэдэг чинь бол нийт хэмээрээ энэ
тарих зүрхний болоотонд орчоод нийт хэмээрээ стресс цугланд орчоод амьдралыг хар хүнцэн мултаараа бараан болцсон байна. Бараан болцсон байна. Тийм болохоор л нэрээ болсон болов янз янзын бичиж эндээсээ кат авах юм. Ямар сайхан гэгээлэг зүйл вэ? Заавал сүргэн бичиж санаа амар. Ямар хэрэгтэй хүнд ашигтай юм бэ? Би бол тэгж бод. Заримдаа бас бичмээр үе байдаг. Бас хүн юм чинь ингээд ихсэн цаас энэ дээр бичлээ чамаа байдаг ч юм. Монголчуудын бидний нийтлэг эрх ашигыг зөрчсөн сөрөг зүйлүүд дээр бол санаа бодлоо бичин хэлнэ. Тэгтэл гэгээлэг зүйл дээр сайхан урам өгөхгүй бай гэхэд ууцыг оглохгүй байх хэрэгтэй байна. Ямар хэрэгтэй, ямар ашигтай юм бэ? Би бараан ичмээ бусдад цацснаасаа нийгэм чинь тэр хэмжээрээ бараан болж шээ. Мэдтэй, урамтай, дэмтэл явах сайхан шээ. Цөөхөн 3 сая хэдэн зуун мянган монголчууд дотроо бүр олон янзаар салтсан, хэдий янз хуваагдсан. Сум сумаараа бараг хуваагдсан биш. Тэгэхээр бид нар ингээд нэгдэхийн зүйл биднэрт хэрэгтэй байна. Бид нар юусэн нэгдэх зүйл хэрэгтэй. Бид нар ерөөсөө эрт үеэсээ ингээд ирэхээр л бусдын хоол болж ирсэн юм шиг. Энэ зүйлийг л заавал ихсэрхэ болж авдаг юм шиг. Гэрээ эзэн зөв бодолтой байна. Хажууд ханаа зөв болгож эхэлнэ. Бүр хөвгтэй зөв болгож эхэлнэ. Энэ хөвгтөөс чинь зөв нийгэм бүрдэх юм байна шүү. Тийм л байна да гэж.